Сайн байцгаана уу манайхаа. За өнөөдөр би та нартай бас нэг хачирхалтай хэргийн талаар ярихаар бэлтгэсэн байгаа. Тийм учраас одоо нөгөө татгалзахын аргагүй санал хийдэг шиг бүгдээрээ сайхан лайк, subscribe дараад нэгдэрээ. 3 эмэгтэй хүн нэг эрэгтэй хүнийг барьж хориод тэгээ өдөрт 3 удаа секс тоглоом тоглуулад бусд үед нь бол яг л боол мэт харилцдаг байсан хэрэг юм. Тэг хөөрхий залуу бол шээгч газаргүй учраас доороо шээж хаягдлаар гол зогоодог байсан. Энэ хэрэг нь дэлхий дээр байдаг хятад хэлээр ярьдаг бүх үндэстнүүдийг маш ихээр цочирдуулсан, Сингапурт болсон бэлгийн хүчирхийллийн хэрэг байдаг юм. Сингапур буюу Арслан хотын тухай бол та бид нар аль хэдийн мэднэ. 740 хавтгай дөрвөлжин километрээс бага газар нутагтай мөртлөө 5.6 сая хүн амтай учраас хүн амын нэгтрчлаараа дэлхийд 2 дуурт орд юм байна. Хотын дэд үтцээрээ бол яалтчгүй одоо дэлхийд 1-р байранд ордог. Боловсролын чанараараа бол Азийн орнуудаа 1-р ордог. Мэдээж одоо аюулгүй амьдрах таатай сайхан орчинтой. Хүн амынх нь 70% нь хятад гаралтай хятадаар ярьдаг хүмүүс байдаг. Их газрын хятадын олонх гэр бүлүүд хүүхдүүдээ Сингапурт суралцуулахыг хүсдэг. Ихэнх гэр бүлүүдийн аав нар нь нутагтаа ажиллаа хийж үлдээд ээж нар нь бол суралцаж байгаа хүүхдүүдээ асарч хамгаалж одоо адаглал хоол ундыг бэлтгэхийн тулд хажууд нь хамт амьдардаг юм байна. Ийм ээжүүдийг бол Сингапурт сурдаг ээжүүд гэж нэрлэдэг. Гэтэл энэ хэрэг гарсны дараа суралцдаг ээж гэдэг нэр томьёолол нь бол нэг ёсондоо доромжлол болж хувирсан. Байраа түрээслүүлэх хүмүүс нь одоо их газраас ирж байгаа хятад хүн суралцдаг ээжээ гэж хэлэх юм бол энийн сонсоол ерөөсөө байраа түрээслэхээс шууд татгалздаг болсон. За ингээд одоо хэрэг рүүгээ оръё. 2008 оны 9-р сарын 18-ны 20 цагийн үед бол Сингапурын Ийшин өргөн чөлөөний 11-р байрны 349 тоотод эмэгтэй хүний чанга хоолой гарч эрэгтэй бололтой хүнийг бол ядуу зүдүүгээр нь дуудаж одоо байхгүй болтол нь элдв янзаар доромжилж хашгирч байгаа чимээ гараад иж. Дулаан орны нөгөө ихэнх байрнуудын хан хаалган нэмгэн байдаг болохоор үүнийг нь бол тэр байрныхаа бараг бүгдээрээ шахан одоо сонссон юм байна. Мэдээж одоо эхнэр нөхрүүд аль хэрэлдэж уралдахыг алийг тэрхэд тэгээ ер нь хаанч хэл хийсэн нөхрийнхөө толгой дээр гарчсан авгаанаар байж лээд юм болохоор хүмүүс бол нэг тоогоогүй юм байна. Тэгсэн чинь шөнийн 12 цаг 50 минутад цагдаа дуудлага ирсэн. Тэр дуудлага нь юу байсан бэ гэхээр манай дээд давхарт болдоо нэг хүн хашгирах чимээ бас ямар нэг хүнд зүйлээр цохиж байгаа юм шиг чимээ гарлаа гэж хэлсэн байгаа. Тэгэд энэ хүн бол цагдаа дуудлага өгөөд яг ярьж явах тэр үеэр нь байшингийн гаднаас нэг эмэгтэй хүн хашгирах чимээ сонсогдсноо ямар нэг юм доошоо түс идэл унаад өвдөл диалтын ч юм уу тийм тэсмэргүй аимшигтай чимээ гардаг. Дуудлага өгчээсэн хүнч гэсэн цэсний цаана сонсож байсан оператор ч гэсэн хоёулаа бол энэ чимээг сонссон. Цагдаа нарыг бол тэр доороо очиход нөгөө байрнаас чинь нэг эмэгтэй хүн доошоо унаад байдгаараа няцарчихсан болохоор тэр хаваар цуус эд эрэхтэн ингээл тараад цацагдчихсан. Ерөөсөө хүн харахын эцгүй байсан. Нөгөө эмэгтэйгийн чинь гадаад төрхийн ялгахын ч арга байхгүй. Ирхэвч бол ямар ч байсан эмэгтэй хүн байна гэдгийг нь л бол мэдэгдэжсэн. Ерөнхийдөө бол нас нь 30-аас 40 орчим настай болов гэмээр харагдчихсан байгаа. Цагдаагийнхантай зэрэгцээ сэтгүүлч ч мөн очисон бөгөөд хаанаас хэдэн давхраас унсныг бол ерөөсөө мэдэхгүй байсан. Тийм учраас цагдаа нар байшинг бол нэлээдэн бүсэлж аваад дээрээс нь доошох хүртэл бүх айлуудыг нэгж чалгахаар болсон юм байна л да. Энэ байр нь бол ердөө 12 хүн давхар байсан бөгөөд 12 давхраас л 7 давхар хүртэл бүх айлуудыг нэгжинэ гэдэг нь бол тийм ч олон айл биш шүү дээ. Хайлт шалгалт хийж байх үеэр ноцтой юм илэрхгүй байсан. Тэгжид харин бүр 6 давхраас нэг с ижигтэй зүйлийг олж харсан байгаа. Тэр нь юу гэхээр нэг айлын хаалганы хавцсан дээр нь цус олчихсон байсан. Тэгээд тэр айлын хаалгыг тогшоход бол хаалгаа огт тайлахгүй байсан. Ингээд цагдаагийнхан бол гал сөнөөх ангийнхныг дуудчихсан бөгөөд тэднийг ингээд хүлээгээд байж исэн чинь гинэт хаалга нэгдээд 40 орчим насны эрэгтэй хүн хаалгыг тайлсан байгаа. Тэгээ нөгөө хоёр бол гэрийнхаа дотордлын хаалгыг нээсэн боловч нөгөө гадна талын хамгаалтын төмөр сараалчаа хаалгаа бол тайлж өгөөгүй. Нэрийг асуухад өөрийгөө ван гэж хэлсэн нөгөө хүний баруун гарынх нь 7 хурууны үе орчинд дөнгөж саяхан шаргацсан шин шарах байсан бөгөөд цуснд гарчихсан байсан. Гараа яачихсан бэ гэж асуусан чинь жимс үсгэж жаад хуруугаа огтлцсан юмаа гэж хэлдэг.
Тэгээд цагдаа нар утсан байгаа юм л да. Энэ хүн одоо гэр дотроо гараа зүсгээд хаалганых нь хавцсан цус болтго нь ямар учиртай болоо гэж мөрдөгч бодоод тэгээд шууд бол нөгөө хүнийг зогс хөдөлж болохгүй гэж тушаасан байгаа. За ингээд байж итэл гал сүнэгчд хурж ирсэн бөгөөд гадна талын хамгаалтын төмөр хаалгыг шууд тасдагчаар салгаж нээгээд доторшоо ормогц өрөөний доторх байдал нь бол тэнд байсан бүх хүнийг цочирдуулсан байна. Өрөө тэр чигтээ ингээд цусан далай. Бус хүрээгүй юм гэж бараг байхгүй. Нэг эмэгтэй яг хаалганы хажууд урдчихсан байсан. Орон дээр нь бас нэг эмэгтэй хөвтөжсэн бөгөөд хоёулаа бол ямар ч амьсгаагүй болчихсон байх. За ингээд гэрээг нэгжижсэн чинь бийц өрөөнөөс бас нэг эмэгтэй болцсон. Ингээд байшингаас унсан эмэгтэйтэй нийлээд бүр 4 эмэгтэй нэг дор хохирогч болсон байлаа. Сингапурын хууль тогтоомч нь маш хатуу чанга байдаг болохоор тэнд бол баг сүүлийн 15 жилийн турш иймэрхүү онц ноцтой хэрэг ерөөсөө гарч байгаагүй гинэ. За ингээд азар ашгүй нойлын өрөөнөөс олцсон эмэгтэй бол амьд байсан учраас яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн байгаа. Цагдаа нар мэдээж банк баривчилж аваад явсан. За ингээд мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явагдаж эхлэхэд хэрэгтэн бам болон бусад хохирогч нар бүгдээрээ их газрын хятад иргэд байсан. Тиймээс Сингапур цугаа хятадын элчин сайдын яам цагдаагийнхантай хамтран ажиллаж хэрэгтэн болон талигаачдын их сурвалжийг гаргаж өгч байсан. Хэрэгтэн болох Ван Тянжин хотын иргэн бөгөөд Ван Жижиан гэдэг байсан. 1966 онд Тянжин хотдоо төрсөн Тянжины бомбын хянагч байсан. Эхнэр нь түүнийг араар нь тавьсан учраас эхнэрээсээ салж хүүгээ эхнэртэй үлдээчихсэн. Тэгээ ганц бие ирвэсэн юм байна. Ван бол Сингапур Тянжин хоёрын хооронд хэд хэдэн удаа зорчиж байсан хөлийн түүхтэй юм байна. Сингапурт ирсэн зорилго нь бол тодорхойгүй байсан. За орон дээр хэвтжсэн нэг эмэгтэй нь бас л 1966 онд төрсөн. Орон дээр хэвтэж байсан эмэгтэй нь бас л 1966 онд төрсөн 42 настай Жанмен гэдэг эмэгтэй байсан. Ачаа тээврийн бизнес эрхэлдэг нөхрөн цагдаагийн ажилтан амьдрал нь шинэлэг нэг. Гэхдээ бол нөхрөөсөө салсан гэдэг мэдээлэл гарч ирсэн байна. Хаалганы хажууд хэвтэж байсан эмэгтэй нь болохоор Жанмений охин Фин Жаню гэдэг байсан бөгөөд Сингапурт суралцахаар ирсэн оюутан. Жанмин нь бол охиноо ая тухтай сургахын тулд Сингапурт ирсэн сурдаг ээж байсан. Цонхоор унсан эмэгтэй нь болохоор 36 настай Янжи гэдэг хүн байсан бөгөөд 1976 онд Далиан мужийн Шиньян хотод төрсөн. Тэгээ хуучин нөхрөөсөө нэг охинтой бөгөөд дахин гэрлээд бас нэг хүүхэд төрүүлсэн. Нэг байрыг түрээсэлж амьдардаг хүмүүс юм байна. Янжи болохоор бас л одоо охиноо сургах гэж ирсэн сурдаг ээж. Охин болохоор нөгөө жорлонгоос олцсон цорын ганц амьд үлдсэн эмэгтэй байсан бөгөөд тэр бол Грэс гэдэг нууц нэртэй. Магадгүй нэрийн нууц гэсэн багтаа цорын ганц амьд үлдсэн хүн учраас. За ингээд энэ 5 хүний мэдээлэл гараад ирсэн. Энэ хүү одоо хүүхнүүдийн сууцанд яагаад Ван Жижиан байсан бэ гэдэг асуудал аяндаа гарч ир таарна шүү дээ мэдээж. Энэ ээж охин дөрөвт хорсож хилгэнсэн байж болохгүй. Энэ талаар бол бас судалж эхэлсэн байна. Ван Жижиан бол эднийхээр олонтоо орж гардаг байсныг нь бол оршин суугчид мөн харж иржилсэн байна. Түүнийг Жанмен буюу орон дээрээс олцсон эмэгтэйгийн найз залуу гэж хүмүүс бол ярьж ирсэн. Тэдний хамт явахыг харж ирсэн байна. Цонхоор унсан эмэгтэйгийн талаар бол хүмүүс бас их ярьж ирсэн гинэ. Тэр Янжи гэдэг эмэгтэйг бол залуухан царайлаг ёстой л одоо барын аванд гараа хийхээс буцахгүй тийм эмэгтэй байна гэж ярьдаг байсан юм байна. Янжи болохоор 2 удаа гэрэлжсэн бөгөөд Сингапурт ирээд 60 настай хүнтэй танилцаж дотны харилцаанд ордог байсан гинэ. Нөгөөх одоо 60 наснаасаа бол байнга бэлэг авдаг байсан бөгөөд өөрийгөө бол тэр 60 настай амрагийнхаа амьдралд нь очсон бэлэг гэж үздэг. Тэгээ ер нь бол зохисгүй байдалтай эмэгтэй байсан гэж ойр хавийнх нь хүмүүс хэлсэн байна. Тэр хоёр сурдаг ээжийг бол хоёулаа нөхөргүй юм байна гэдгийг нь бол гадралдаг байсан гэж байна. Ван Жижиан болохоор царайлаг, бие хаанч аятайхан хүн. Түүнийг одоо энэ гэрт байж байх үеэр нь одоо энэ хэрэг болсон байна л да. Хүмүүсийн яриагаар бол Ван Жижиан тэр хоёр эмэгтэйд одоо үйлчилдэг байсан. Тэгээд одоо нэг удаагийнх нь үйлчлэхээр ирсэн үед нь энэ хэрэг болжээ гэж дүгнэлтсэн байгаа юм. За ингэж байтал нөгөө нойлын өрөөнөөс амьд олдсон Грэс гэдэг бүсгүйч ухаан орж хэрэг явдлыг ярьж хэлсэн байна. Манай ээж ажил хийж байгаад 60 настай хүнийг асрах тийм ажил олж хийж тэр хүнийг асардаг байсан. Тэр хүн бол манай ээжид маш их хэмжээний бэлэгсэлт өгдөг байсан нь үнэн. Гэхдээ бол манай ээж тэр хүнтэй ямар нэг холбоогүй гэж хэлсэн байна.
Ээж маань бол Ван Жижантай ч мөн холбоогүй. Харин Ван Жижан Жанминтай холбоотой байсан гэж ярьсан. Энэ байшинг бол Жанмин ганцаараа түрээсэлдэг байсан бөгөөд түрээсээ ганцаараа төлөх нь бол тэрэнд хэцүү байсан юм байна. Тиймээс Жанмин хүний байранд амьдарч байгаа мөртлөө тэр байраа бас Янжид давхар түрээсэлсэн юм байна л да. За ингээ бүгдээрээ адилхан хятадаас ирсэн хоёулаа адилхан охинтой, хоёулаа сурдаг ээж юм чинь одоо харин ч зүгээр юм байна гэж Янжи бодсон байгаа. Охин гэрээс нь ч гэсэн бас л аль алиндээ хэрэгтэй юм гэж бодоод энэ саналыг нь бол зөвшөөрөөд энэ байранд нүүж ирсэн байна. Гэхдээ тэр хоёр бол анх энэ байранд орохдоо Ван Жижаныг энд амьдрдгийг мэдээгүй. Орсноос хойш бараг 1 сарын дараа л мэдсэн гинэ. Жанмин болохоор анх бид дөрвөн эмэгтэй хүн л байна штэ гэж хэлсэн. Тэгсэн боловч Ванжи гинт гараад ирсэн учраас дөрвөн эмэгтэй нэг эрэгтэйтэй хамт байна гэхээр сүүлд нь хил ам гарах юм шүү гэж одоо Янжиг хэлэхэд нь бол Жанмин хариуд нь чамайг байх үеэр би Ван Жижаныг гаргахгүй. Зөвхөн тэр хувц хадгалдаг харанхуй өрөөнд байна гэж хэлсэн байт. Ингээд Ван Жижаныг тэр өрөөнд байлгадаг байсан бөгөөд Янжи гэрээс хоёрыг байхад бол тэр өрөөнөөсөө гарч ирдэггүй байсан гинэ. Хэрэг гарахаас 1 цагийн өмнө буюу 9 цагийн орчимд бол Жанмин болон Ван хоёр хэрэлдэж байх нь бол сонсогдсон гинэ. Тэр хоёр бол далайн хоол хийх гэж байгаад загас хавчнаас болоод муудалцаж эхэлсэн гинэ. Осуудын хооронд аль одоо хэрэлдэж муудалцахыг алиг тэрх үдэ гэж одоо хуцтай хүлээж авахгүйгээр тэгээд орондоо ороод унтахаар хавццсан юм байна. Ийм одоо иммунитет явдал болно гэж бодоогүй гэж бол гэрээс ярьсан байгаа. Гэрээс болон түүний ээж хоёр хажуугийн хаалганаас Юрусын дуу чимээ болон эмэгтэй хүн ашиглахыг сонсоод цагдаа дуудах хэсэг хоорондоо ярилцж ирсэн юм байна л да. Тэгжээд л Ван юугүй хаалгыг өшгөлж орж ирээд тэднэрүү дайрсан гин. Ээж нь гэрээсийг хамгаалж явах үеэр угаалгын өрөөрөө амжиж гүйж орсон байна. Хэсэг хугацааны дараа Ван Жижан угаалгын өрөөнийх нь хаалгыг эвдэж онгойлгоод гэрээс рүү дайрч эхэлсэн бөгөөд аз олж энэ үеэр цагдаа нар ирсэн гэжээ. Гэвч энэ бол зөвхөн гэрээсээ өгсөн мэдүүлэг. Тэгэхээр Жанмин Ван Жижан хоёр найз залуу найз охин хоёр байсан бол яагаад найз эмэгтэйгээ алсан юм бол? Тэр хоёрын хооронд ямар нэг өвшөө хорсол байсан болов гэдэг асуудал цагдаа нарт бас чухал санагдсан байна. Ингээд одоо мөрдөгчд Ван Жижанаас за яг юу болсон юм бэ? Юунаас олж одоо та нар муудалцсан юм бэ гэж одоо дахин лавлахад бол тэр юу ч хэлэхгүй зөвхөн одоо амандаа бутансаар байсан бөгөөд тэд нар намайг маш их дээрлэхэж дарамтлсан. Харин одоо би арай гэж одоо эрхчлөөтэй боллоо гэж нэгжсэн гинэ. Цагдаа нар бол Ван Жижан болон Жанмин хоёрын хувийн мэдээллийг нь бол өөрсдийнхөө сувгаар олж авсан байна. Тэгтэл одоо тэдний харилцаа нь бол зөвхөн одоо найз залуу найз эмэгтэйчүүдийнхнэр хязгаарлагдаагүй гэдэг нь тодорхой болсон юм байна. Хоёулаа одоо Жанжи хотод өсөж төрсөн ч гэсэн багын найз нөхөд байгаагүй. Харин одоо 1996 онд хувьцааны арилжаа хийж байгаа л одоо бие биентэйгээ танилцсан юм байна. 2005 онд Ван Жижаны эхнэр нь бол араар нь тавиад эд дунд насндаа Ван Жижан эхнэрээсээ салаад сэтгэл санаагаар унаад маш их ганцаардаж бүтэн жил шаналж явж исэн гинэ. Шаналаад явж байхад нь 2006 онд Жанмин түүнтэй холбогдож хоёулаа нийлээ гэсэн санаачлаг гаргахад нь бол сэтгэлээр унаж цөхрөөд байсан Ван Жижанд бол энэ санаа нь таалагдсан. Ингээд Жанмин Ван Жижан хоёр одоо үерхэж хэлсэн. Яагаад одоо Жанмин бүсгүй Ван Жижанд тийм хайр дурлалын санал тавьсан юм бэ гэхлээр зэрэг өндөр нуруутай ой залуу гэдгийг нь бол гэрэл зургуудаас нь харж олно. Жанмин бол хиний Ван Жижаныг зөвхөн одоо тэр царайлаг сайхан байдлаас нь болоод анхаарал халамжиндаа аваагүй гэдэг нь сүүлд нь тодорхой болсон. Тэр үед бол Жанмин өөрийнхөө гэрэлч гисэн одоо нөхөртөө гэдгийгээ бол Ван Жижанаас маш их нуудаг байсан гинэ. Энэ талаараа ерөөсөө хилээгүй байж байгаад 2007 онд одоо би гэрэлсэн нэг хүүхэдтэй гэж хэлсэн байна. Үүнийг сонссон Ван Жижан бол маш их эвгүүцсэн. Учир нь бол эхнэр нь өөрийг нь хуурснаас болж тэр одоо гэр бүлээсээ салсан. Гэтэл тэнд бас өөр нэг эр хүн одоо өөрт нь хууртаад явж байгаа гэж бодохоор бол түүнд маш их хүнд туссан гинэ. Тийм учраас Ван бол түүнээс салгаар шийдсэн. Харин одоо Жанмин нь бол түүнээс салахыг хүсэхгүй байсан бөгөөд алах саналыг бол маш их эсэргүүцсэн байна. Бүсгүй бол Ванд хэлэхдээ хөр өтөр бол хоорондоо ямар ч тийм сэтгэл зүрхний холбоо байхгүй зүгээр л одоо хүүхдүүдийнхээ төлөө хамт байдгаас л хэтэрдэггүй.
Тэгээ одоо хүүхдүүд маань бол том болчихсон. Тийм болохоор би одоо нөхрөөсөө салах бүрэн боломжтой. Чи Твиттерс бол ямар нэгэн өөр саад татвар болох асуудал байхгүй гэж ятгасаар байгаад тэгээд бүр болохгүй болохоор нь хурууга зүсээд Ванжи жам би чамд хайртай, чамтай гэрлэхийг хүсэж байна гэж цусаараа захидал бичиж өгсөн байгаа. Түүний энэ үйл ажиллагаа нь бол маш амжилттай болоод Ванжи жаны сэтгэлийг нь бол маш хөдөлгөж уяраасан гинэ. Үүнийх нь хариуд Ван ч гэсэн одоо түүнд хайртай гэдгээ хэлээд түүний хүргийг нуруунд дээрээ шивүүлсэн гинэ. За ингээд л одоо нөгөө хоёр маань гайхамшигтай бас нэг хайрын түүхээр баяжиж манайхны хэлдгээр бол зүү орох цайгүй болсон ч гэсэн хорвоо дээр бол агаар нэвтэрдгүй хаана гэж байдгүй гэсэн хятад өгч бас байдаг штэ. Тэгэхээр одоо цаашаа юу болсныг сонирхцгаая. За Жанмины нөхөр нь бол цагдаа гэдгийг дээр хэлчихсэн. Цагдаагийн мэрэгчлээ хүн бол бусад одоо энгийн хүмүүсийг бодох юм бол сэтгэлийн хаттай, юмд нэлээд уул суурьтай нухацтай хандлагаараа бол ялгардаг. Тийм ч учраас одоо офицер хүн тэр хоёрыг дуудаад гуруулаа одоо тийм гурвалсан уулзалт хийсэн ихнэртэй хандаж хэлсэн байгаа. За чи одоо надтай хамт гэртээ арих уу? Эсвэл одоо энэ хүнийг дагаад одоо хамт явах юм уу? Өөрөө шийд. Надтай хамт хэрвээ гэрлүүгээ буцах юм бол би одоо ийм үйл явдал болоогүй гэж бодоод цаашид бол зүгээр амьдрах болно. Харин түүнтэй хамт явах гэж байгаа бол яах вэ? Би одоо чиний сонголтоор ч болгоё гэж хэлсэн. Жанмин бол бодож аваад эцэст нь би Ванжи жантай хамт үлднэ гэж хэлээд эцэст нь бол тэд нар гэр бүлийн албан ёсоор цуцлуулсан байдаг. Харин энэ үед бол Жанмины гэр бүлийнхэн бол хүргнийхээ энэ саналыг маш их эсэргүүцсэн. Чи ч одоо төрийн албаа хаагч хүн гэр бүлээсээ салах юм бол ажил төрөл чи юу болох вэ? Хятад ч коммунист орн учраас одоо төрийн байгууллагын ажилтан бас эхнэрээсээ салж энэ төр болохгүй байх л да. Тэр утгаар нь тэгж хэлсэн баг. Тэгээ бас одоо та ир чинь үр хүүхдтэй хүмүүс те одоо яаж одоо үр хүүхдээ чи ганцаараа өсгөх юм гэх мэтчлэн ээж аав нь бол хүргнийхээ талд орж ирсэн. Манай охин бол одоо цагаан цайлган сэтгэлтэй даруухан хүн. Энэ Ванжи жан л одоо их муухай амтан байна. Одоо охины маань толгойг эргүүлээд охины маань амьдралаар тоглолцлоо гэцгээж ирсэн. Тийм ч болохоор Жанмины 7 авах 8 нагцыг чинь байн Ванжи жан дээр хүрчээгээд бүр ажил дээр нь хүртэл очоод дарамтлаад, уурлаад, загнаад, хашгичаад өмнө самунд идээдэг болсон гинэ. Ажлын газрын ч гэсэн бүгдээрээ энэ байдлыг нүдэрээ харсан болохоор Ванжи жантай ярилцаж үзсэн байна. Тэгээд ажлаас халах хэмжээнд хүрээгүй ч гэсэн ийм байдлаар байгаад байх юм бол компани одоо үйл ажиллагаа муу үр дагавартай болно. Тийм учраас чи одоо сайн дураараа ажилласаа халагдчихаа. Оронд нь одоо бид нар чамд нөхөн төлбөр гаргаж өгье гэж зөвлөсөн байна. Ажлын газраас нь ийм санал тавихт нь бол Ванжи жан ичид зовсончгүй тэгээд шууд л тэтгэврт гарсан хойно авах байсан 400 мянган юаныхаа нэг удаагийн нөхөн олгорыг шууд аваад ажилласаа гарчсан гинэ. Тэр цагаас хойш л одоо Жанмин, Ванжи жан нар бол нутаг орондоо багтах суух газаргүй болсон. Хүн болгоны хил амны бай болоод. Тийм учраас тэр хоёр Чиндөө нөхсөн. Чиндөөд очиод хоёулаа ингэ байжсэн чинь хуучин нөхөр нь буюу офицер Фин цус харсан учраас Жанмин нөхрөө асарахаар Тянжин руу буцаад ирсэн. 2007 оны 12 дугаар сард охиныгоо Сингапур руу сургуульд явуулсан бөгөөд дагалдаж сурдаг ээжээр очсон юм байна. Энэ үеэр бол Ванжи жан болон Жанмин хоёрын нөгөө сүрхий янаг халуун харилцаа нь бол тасарчсан байсан нэг хэсэг. Тэгээ байж итэл 2008 онд Жанмин гинт Хятадд буцаж ирээд Ванжи жаныг хайж олоод бүрээд ирсэн. Тэр одоо юу гэж хэлсэн бэ гэхлээр зэрэг би одоо чамаас хизээч салахгүй, хоёулаа одоо үрд хамт бай. Хоёулаа Сингапурт очиж хамт амьдрээ. Хинч дахиж одоо чамд цаад учруулахгүй гэж ятгаж гарсан юм байна. Ван бол ингэхт нэлээд удаан бодсны эцэст нэрэж одоо гадаадд гарчих юм бол тэднийг хинж таньж мэдэхгүй юм чинь гэж одоо сая нэгэн зөвшөөрөөд 7 дугаар сард нь бол Сингапур руу анхны аяллаа хийж ниссэн байна. Бизнесний асуудлаас болоод Сингапур Хятад хоёрын хооронд хэд удаа зорчиж байсан нь бол хэргийг мөрдөж байсан Сингапурын мөрдөгчдийн толгойг нь эргүүлж гарсан юм байна л да. Тэд нэр гайхаад байжсэн чинь цаад шалтгаан нь бол ердөө одоо нөгөө 3 сар болоод визээ сунгуулах зорилгоор их газар руу буцаж ирсэн юм байна. Олон жилийн турш зовлон зүдгүүр туулж явсан одоо дунд насны хос эцэст нь нэг юм одоо хүн амьтнаас нуугдахгүйгээр хамтдаа амьдарч болохоор болж байгаа нь энэ юм байна.
Ингийн зорин байж, зүтгэн байж, арай гэж нэг юм хамт амьдрах хэрэгтэй болчиход одоо яагаад найз эмэгтэйг алчих вэ? Энэ асуудал дээр бол маш олон удаа асуулгаж, бараг хил амаа чангаалгаж иж бан арай хийж ам нээсэн байна. Минд бол би үнэхээр хайртай байсан. Гэхдээ бол Сингапурт ирмэгцээ надтай одоо яг л боолтойгоо харьцаж байгаа юм шиг харьцаж эхэлсэн гэж хэлсэн. Ван Жижин тэтгэврийнхээ 400 мянган юаныг авчгаад бизнес эрхлэе гэж дотор төлөвлөж исэн юм байна л да. Тэгжсэн чинь тэр бүх мөнгө нь бол Жангмэний хувцс, хунар, гутал гэл одоо өдөр тутмын хэрэгцээ зүйлд нь үргэлжлээд дуусчихсан юм байна. Сингапурт ирэхдээ ерөөсөө тэрэнд 2800 юан л үлдчихсэн байсан гинэ. Сингапурт ирснийхаа дараа ажлын ярилцлаганд орохын тулд ярилцлагын хураамж болох 10,000 юаныг тэр зуучлагт агентлагт нь төлдөг юм байна л да. 10,000 юан байхгүй учраас Ван Жижин Мингээс мөнгө зээлэх гэсэн боловч Мин бол мөнгө өгөөгүй юм тэр. Мөнгийг нь дуусгаар одоо огт өөр хүн болчихно гэдгийг бол Ван Жижин огт төсөөлөөгүй жилтэй. Ван Жижины мөнгөнч дууссан, Мин түүнийг бол загнадаг болж сүүлдээ бүр зодож эхэлсэн бөгөөд Сингапурт очоод хүнээс нуугдаж айхгүй амьдран гэсэн хүн чинь Вантай харилцдаг харилцаагаа бол хүмүүсээс нууцлсан хэвээрэл байсан. Дээр нь бол Жамын маш их атаархав зантай байсан учраас нэг удаа Ван гадагшаа гарч гүйчээд орж ирэхдээ Янжитай тааралдаад хамт орж ирсэн юм байна л да. Мэдээж одоо нэг гэрте байгаа хүмүүс чинь гадаа тааралдчаад нэг хаалгаар л орох юм чинь хамт ороод ирж болно шүү дээ. Энэ нь бол хэвээ үзэгдэл. Тэгсэн чинь Жанмын үүнд нь атаархаад уурлаад бөө юм болоод хэрүүл болж исэн юм байна. Тэрнээсээ болоод Ванг бас зодж исэн юм байна. Дахиж одоо гадагшаа гарахын бүр хоригдчихсан гинэ. Ингээд одоо ахын юм хадгалдаг харанхуй өрөөнд байлгаж эхэлсэн байна. Түүнийг одоо дотор өмд битгий хүмүүс тэр үеэл бүр ямар ч хувцс битгий хүмүүс гээд хувцс өмсгийг хоригддог. Хувцснуудын бүгдийг аваад хураачихдаг байсан юм. Бодвол одоо гадаа гараа зүгтаач нэг боддог байсан юм билгүй. За ингээд Сингапурт байсан Ван Жижины амьдрал нь бол яг л боолын амьдрал шиг болсон. Жангмэн болон түүний охиных нь хоолыг хийж, хувцсыг нугаадаг, дуусчаад шууд л одоо өрөө рүүгээ ордог. Үлдэгдэл хоолыг идэхийн тулд бүх хүнийг хоолоо идэж дуусхын өрөөндөө ороод хүлээдэг байсан гинэ. Тэгээ бие засгийн тулд бол ариун цэврийн өрөө ашиглахыг бас хориглочихсон. Лонхонд шигээд хунцар сав юм уу гялгар уутанд хүндэрдэг байсан гэнэ. Гэрт нь тэгээд хинч байхгүй болтол нь хүлээж агаад өөрөө тэрийг авч хайдаг. За тэр бүхнээс илүүтэй бол түүний хүлээн зөвшөөрч чадахгүй байсан ганц зүйл нь бол Жангмэн гинэ. Тэгээ Жангмэний хүсэл тачаал нь бол маш их хүчтэй. Өдөр бүр түүнтэй бэлгийн харилцаанд орохыг шаарддаг байсан мүү? Өдөрт 3 удаа бэлгийн харилцаанд орох хэрэгтэй болдог. Тэгээ эцэст энийг нь бол тэр төвчж чадаагүй. Жангмэнийг арай хийж аргалж агаад нэг удаа эх орондоо очсон юм байна. Эх орондоо очиод сайхан байж исэн чи 2008 оны 9 сар Жангмэн дахиад түүнтэй холбогдоод одоо олон сайхан зүйл яриад ятгаал эхэлсэн байна. Тэгээ би охиноо Раплес гэдэг сургууль руу шилжүүлэх гэсэн юм аа. Чи надад туслаач дээ гэж одоо мөнгө гуйсан байна л да. Тэгэнгүүт нь Ван Жижин хадгаламжиндаа байсан 70,000 юанаа өгөөд тэгээд Сингапур руу явах зардлаа бол буцаагаад Мингээс зээлж авсан гэж байгаа. Ингээд одоо 9 сарын 9-нд Сингад очсон бөгөөд түүнд ердөө л одоо 2,000 юан үлдсэн байсан. Жангмэн Ван Жижинд одоо ажилд ороход нь тусалж ажлын ярилцлаганд орох мөнгө өгнө гэж амласан болохоор нь тэрүүнд нь баярлсан Ван болол найз бүсгүйгээ одоо хариу баярлуулахаар 120 сингапур доллараар хавч худалдаж авсан гинэ. Гэсэн чинь энэс болоод Жангмэн одоо хоолны ширээний ард Ванг цохиж зодож харааж зүхэж гарсан байна. Түүгэрч зогсохгүй нөгөө авчирсан хавчнаас нь Ванд бол идүүлээгүй бөгөөд би одоо үүний үлдсэний охиныхоо өглөөний хоолнд хэрэглэнэ гэж лээ далд хийцэн гинэ. За 9 сарын 18-нд Жангмэн дахиад л хавч идмээр байна гээл Ван Жижиныг чи яваад гараад хавч аваад ир гэсэн тушаал буулгасан юм. Ван хавч авах мөнгөгүй байсан учраас хоёр загас аваад буцаад орсон юм байна л да. Ороод одоо Жангмэн хэлсэн маа. Хоёлаа одоо хэдхэн хоногийн өмнө хавч авч идсэн ч дээ. Одоо энэ удаадаа ингээд загас идчихъя гэж учирлаад хэлсэн чинь Жангмэн бол уурлаад түүнийг одоо үгээгүй ядуу муу гуйлагчин гэдэл хараад гарсан юм байна. Ер нь бол одоо сүүлийн үеэст нь Ванг дандаа л үгээгүй ядуу гуйлагчин гэж харааж зүгтдэг болчихсон гин л дээ.
Тэгээ ванд бол эхэндээ энд нь бол маш их төвчдөг байсан ч гэсэн сонсох тусам одоо уур нь хүрдэг байсан байгаа дотроо. Өөрөө нөгөө ажилтай, амьдралтай тэгээд бас дундаж гэр бүлээс гаралтай одоо хизээч тийм гуйлгчин төлөвчин байгаагүй хүн чинь болол байн одоо хүнээр гуйлгчин өгөөгүй хоосон ядуу гэж хэлүүлээд байх нь бол бас эр хүнийхээ хувьд ч тэр хүнийхээ хувьд ч тэр маш хэцүү байсан байгаа. Тэсэн гэхэд одоо яаж тэсгэв тэгээд минтээ энэс болоод маргалдаж эхэлсэн. Сүүлдээ бүр ширүүн хэрүүл гарсан байгаа. Хэрүүлийн дараа 9 цагийн үед Жангмын орондоо ороод унтахаар хэвтчихсэн байна. Ван Жижан өөрийнхөө амьдралыг бодох тусам уур нь хүрээл дотор нь авчтаад байсан. Тэг хинээс олж ажлаас гарч, хинээс олж төрийнхөө мөнгийг хуугаар нь авч, тэгээд хадгаламжинд байх ёстой тэр мөнгөө хинд зарцуулж дуусгасан билээ дээ. Тэгсэн мөртлөө хариуд нь бол өдөр болгонд доромжлуулж ханаж цацдгүй тэр дур хүслийн тайлгаар одоо өөрөө хүсэхгүйгээр бэлгийн хүчрхийлэлд орж ингэж байж байгаа ботхоор бол тесэрч өгмөр санагдсан. Тэгээ Жанмин бол түүнийг одоо хаач байсан яаж яж байгаад олоод ирдэг юм чинь тэгээд бодсон байгаа юм л да. Энэ ер нь намайг анхнаасаа л тийм агнах төлөвлөгөөтэй байсан юм байна гэдгийг нь бол одоо сая л нэг юм бодож олсон байгаа. Тэгээд ингээ бодглоор зэрэг үнэхээр одоо түүнд гомдолтой байсан. Ван Жижан чинь ажилтай, амьдралтай, эд эрэхтэн бүтнээр барахгүй бүр гоо сайхантай тийм одоо хүн байсан. Тэгсэн чинь одоо болохоор хинч биш болоод хин нэгний дээвэр дор хоригдсон тийм олдсны хүн болчихсон гэдэг мэдрэмж нь бол түүнийг одоо дотроос нь бүр ярахтал хатгаж ирсэн. Тэгэл одоо энэ бүхнийг бодоод ингээд тарчилж хэвтчихсэн аа. Босоод тайвшрах санаатай нүрээ угаах гээд явж исэн чинь ширээн дээр нь галтгооны хутга хэрэгслүүд байсан. Тэгсэн чинь л энийг харангуйтаа хамаг нөгөө сүрэг сэтгэл хөдлөлүүд нь тесрээд л тэгээд цаашид төвчгөө болсон. Ингээд хутгийг аваад унтчихсэн минь рүү дайрсан. Тэгээ өвдөлтөөсөө болоод минь сэрж нэг чанга хашгирсан боловч удалгүй тэгээд амиа алдсан. Гэтэл энэ үед хаалга гинт нээгдсэн бөгөөд Ван Жижан хин ирж байгааг нь харж амжаагүй байтал түүний нүүрлүү нь бол учир зүггүй дайрч гарсан гинэ. Ван ч өөдөөс нь утга барьсан чигээрээ дайрсан бөгөөд дараа нь бол Янжи гэрээс хоёрыг ч гэсэн зүгээр орхисонгүй. Тэгээ энэ бүх үйлдэлээ Ван Жижан тайлбарлахдаа би үннийг хэлэхэд шүршүүрт орох хүртлээ бол юу болоод өнгөрснийг бараг ойлгоогүй. Миний санаа сэтгэл хов оосон болчихсон юм шиг л байсан. Тэгэд гинэт одоо ухаан ормогц юм хумаа хурааж цэгцлээд эндээс хурдан зүхтэй гэж бодож байсан гэж тэр ярьсан байна. Зүхтэй гэд бодож итэл одоо хаалган дээр нь цусны мөр үлдчихсэн байж л те. Би хитрхи гуурлаж хорсноосоо болоод өөрийн гэсэн ухаангүй болчихсон байсан гэж Ван Жижан тайлбарласан байдаг. Тэгээ мөрдөн байцаагчид бол тэгж бодоогүй. Учир нь түүний гар хуруунд хид хідэн хутганы шарах байсан бөгөөд түүгээрч барахгүй одоо тагтны гадна талд мөн хулсны шон дээр ч гэсэн цусны тал үлдсэн байдаг. Тэр одоо хулсан шон гэдэг байгаа нь болохоор тагтны гадна талын хамгаалалтын тийм нарийнхан хулсан одоо манайхаар бол тагтных нь их бие юм шиг байгаа юм л да. Би л тэгж ойлгоод байгаа. Цагдаа нар бол энэхүү цусны толбыг тайлбарлахдаа Янжиг алах гэж хойноос нь хөөцөлдөж тагтны өргөтгөл рүү гүйж явж байхдаа энэхүү толбыг үлдээсэн гэж үзсэн юм байна. Янжи бол доошоо унах гэж байхдаа нөгөө хулсан шонгийн нэгнээс нь гараараа зүүгдээд барьж тогтож исэн бөгөөд адгүй одоо зүүгдсэн чигээрээ нөгөө хулсан шонгоо шат шиг ингээд нэг нэгээр нь ахиулсаар агаад амьд гарч болох байсан учраас Ван Жижан тэрийг мэдээд түүнийг одоо албаар түлхэж унгаасан гэж цагдаа нар үзсэн байна. Анхаарал татсан зүйл нь юу вэ гэхлээр зэрэг 4 хүнийг алах гэсэн энэ хэрэг нь бол ухаан мэдрэлээ алдснаас болоод багтартлаа уурлаж юу хийснээ ч мэдэхгүй байсан гэж Ван хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг ухаан мэдрэлээ алдснаас болоод үлдэгдсэн юм болвол аллагынхаа зэвсгийг одоо юу гэж солиод яваад ах юм бэ? Тийм боломж байхгүй. Яасан гэхлээр зэрэг нөгөө ширээн дээр байсан галтгооны хэрэгсэл гээд байгаа чинь ерөөсөө нөгөө хутганы ком байсан юм байна л да. Гэтэл одоо тэр хутганы комон дотор байсан бүх хутгнуудыг хэрэгэлсэн байгаа нь нотлогдсон юм байна. Тэгэхээр зэрэг хүн амины зэвсгийг нэгээс олон удаа солино гэдэг чинь бол ухаан мэдрэлээ алдчихсан хүний үйлдэл биш гэдэг гэж бол цагдаа нар тодорхойлсон. Үнэхээр ч одоо
ухаан мэдрэлийн алдчихсан болвол шүршүүрт ороод хувцас солиод зүгтах гэж оролдохгүй л байсан. Эдгээрээс үзэх юм бол Ван Жижиан хэрэг үйлдэх үедээ өөрийн ухаан мэдрэлтэй байсан гэсэн үг. Жангмин тэр хоёрын харилцаа бол яг түүний ярьжсэн шиг харилцаа мөн байсан уу гэдэг нь бас нэг асуудал. 2008 оны 1-р сард тэр хоёр хоёулаа гарынхаа шуун дээр шивээс илгэсэн юм байна л да. Нэг нь болохоор чөтгөр, нөгөөх нь болохоор могоон дүрс тус шивүүлсэн байна. Тэгээ цагдаа нар бол энэ чөтгөр могоо хоёрыг нь бол Жангмины төлөөлөл гэж үзсэн юм байна. 3 жилийн турш мөрдөн байцаалт явуулж, нотлох баримт бүрдүүлж шалгасныхаа эцэст 2011 оны 11 сарын 22-нд Сингапур улсын дээд шүүхээр уг хэрэг нь хилцэгдсэн. Тус шүүх хурал дээр Ван Жижианы өмгөөлөгч хэлэхдээ Ван Жижиан Жангми болон бусад хүмүүсийг алсан нь үнэ. Хуурам эхлэгдэж, олцлогдож, хүчээр хоригдож, хүчирхийлүүлж байсан нь ч бас маргаангүй үнэн. Дээрээс нь гутамшигтай амьдралаар удаан амьдарч ажил төрөл бүх хадгаламжаа алдсан нь ч бас үнэн. Мөн Жангмингийн гэр бүлийнхэн болон ах トゥ нар аав ээжд нь байнга дарамтлуулж сэтгэлийн дарамтанд удаан байснаасаа болоод байнгын сэтгэлийн дарамттай амьдардаг болсон. Тэр өмгөөлөгч бол сэтгэл зүйч эмч нарын дүгнэлтийг хавсаргаж тайлбарсан юм байна л да. Тэрхүү сэтгэл зүйч эмч нарын тайлбар дээр юу гэж бичсэн бэ гэхлээр зэрэг Ван Жижиан Сингапурт хурж ирээд Жангмины хүчирхийлэлд ор хоригдож амьдарч явах хугацаанд бол байнгын хүнлэг ус харилцаанд ордог байсан. Мөн дээрэс нь бол Сингапур гэдэг огт таньж мэдэхгүй өөр ёс заншилтай дүрм журамтай улсын тэр амьдралынх нь хэв маягийг ойлгоогүй улмаас олон асуудлуудад тулгарч исэн. Тэгэд энэ асуудал тулгарх болгонд бол тэрээр өөрийгөө арчаагүй доожоогүй мэтэр бодож эхэлсэн. Энэ хүнийг бол үл дасан зохицох сэтгэл зүйн эмгэгтэй болгосон байна гэсэн дүгнэлтийг бол гаргасан байна. Энэ нь бол манайхны хэлдгээр соёлын шок гэдэг шиг юм байна. Мэдээж нөгөө коммунист дэглэмтэй улсад амьдарч исэн. Тэгээд бол ажилласаа өөр юм хийж үзээгүй. Мөрөөрөө л урдах ажлаа хийгээл авдаг цалингаа аваад ингээд явж исэн хүн чинь огт өөр таньж мэдэхгүй сүрдмээр соёл иргэншилтэй. Сингапурч маш өндөр хөгжилтэй орн шүү дээ. Тэгэхээр зэрэг маш өөр огт таньж мэдгүй тийм сүрдмээр соёл иргэншилтэй. Тэгээд дээрэс нь бол капиталист оронд хүрээд очихлоор мэдээж соёлын шоконд орно. Тэгээд ямар сандал тэр ажилд орох гээд эйженси дээр очих гэсэн чинь мөнгөгүй гээд хиний гарыг харж байгаа үстэй. Жангмины гарыг харж штэ. Тэр чинь бол хятад их орондоо байсан бол зүгээр ингээл ажлын анхид өгөөд баг мөнгө төлөхгүйгээр ажилд орох хүн шүү дээ тий. Өмгөөллийн тал нь дээрх зүйлүүдийг барьж өмгөөлөл хийсэн бөгөөд энэ нь бол хариуцлагыг хөнгөлөх нөхцөл байдлыг бий болгосон ч гэсэн хүний амийг бүрлэгсэн тал дээр бол ноцтой тийм хөнгөлөх шалтгаан болж чадахгүй гэж шүүх үзсэн байгаа. Ингээд 2011 оны 11-р сарын 30-нд шүүх хурал болсон бөгөөд Ван Жижианы үзсэн доромжлол дарамт нь бол түүнд оноогдох ялаас нь хөнгөвчлөх боловч Жангмин болон түүний охин хоёрын тухайд л авч үзэж болохоос биш Янжи болон түүний охин Грэс нарын хувьд бол авч үзэх боломжгүй гэж шүүгч үзсэн байна. Ван Жижиан бол Жангмин болон түүний охин хоёрын амийг хөнөөсний дараа ухаанаас эргээж бие эзэмдэх тийм хангалттай хугацаа байсан. Юм бодох нь битгий хэл хүн амны зэвсгээ хүртэл сольж амжиж байгаа хүн чинь өөрийгөө эзэмдээд бие барьж амжих хугацаа бол хангалттай байсан гэж үзсэн байна. Тэгэхээр зэрэг тэр бол ухаанаа алдсандаа тэр хоёрыг алаагүй харин бол тэднийг алсан шалтгаан нь тэдний амыг хаах буюу нэгэсэндээ гэрчүүлдэхгүй гэсэн санаагаар алсан байна гэж бол шүүх үзсэн. Ингээд эцэст нь бол шүүхийн шийдвэр гарч Ван Жижианд санамсар болгоомжгүйгээр 2 хүний амь насыг хөнөөсөн санаата буюу ухамсарт үйлдэлээр 2 хүнд халдаж 1 хүнийх нь амийг хохироод нөгөө хүнийх нь биед бол хүнд гэмтэл учруулсан гэж үзээд дүүжлэн алах ялаар шийтгсэн байна. Шүүх хурлын дараа яллагдагч болон өмгөөлөгч нар бол давж заалтах хүсэл гаргасан байна.
Тэгтэл бол прокурорын зүгээс Жангмин болон түүний охины хүнөөс нь ч гэсэн бас адилхан л одоо ухамсартай үйлдэл гэж үзсэн юм байна. Яагаад гэвэл энэ одоо хяналтаа алдахад хүргэсэн уур хилэн гэхээсээ илүүтэй уур хилэнгээ гадагшлуулсан үйлдэлээ гэж үзсэн юм байна. Гэтэл өмгөөллийн тал нь бол давж заалтах үеэрээ бол Янжи болон түүний охин гэрээс нарлуу дайрсан нь бол бас хяналтаа алдсан үйлдэл гэж хэлсэн байна. За энэ мэтэр бол хоёр талаас шүүхтэр маргаан явсаар байгаад 2014 оны 11 сарын 28-нд шүүх хурал эцсийн удаа хуралдсан бөгөөд энэ хурлаар бол хэрэг нь бол бүр өөрөөр хэрэгсэн. Яасан бэ гэхээр зэрэг Жангмин болон түүний охин хоёрыг Ван Жижан санаатаагаар алсан гэж үзээд дүүжлэх ялыг бол хэвээр нь баталсан. Ингээд хөөрхий Ван Жижан бол 2016 онд дүүжлүүлсэн юм байна. Энэ хэрэг дээр ингээ ерөнхий анализ хийгээд үзэхэд бол нийтэр 80-аас дээш өндөртэй Ван Жижан одоо яагаад тэднээс зугтаж болоогүй гэдэг асуулт бол юуны дөрөнд гарч ирж байна шүү дээ. Одоо энгийн байдлаар ярих юм бол Жангмин Ван Жижан хоёр ингээ хамт явж гин гэж үзээ л да. Тэгсэн чинь Ван ингээд явмааргүй санагдаад зандаа зогсчихын бол Жангмин түүнийг одоо яаж ч явуулж чадахгүй шүү дээ. Яагаад бол өөрөөс нь намхан хүчээр бага. Хэрвээ одоо Ван Жижан цаашаа ингээд алхаад явчих юм бол хойноос нь очиод чирч гулдраад бас нааш нь эргүүлээд авчирч чадахгүй. Тэгэхээр зэрэг Ван Жижан бол тэр хүндэрсэн одоо тэр ялгагцаа гаргаад асгаж явах үедээ ч юм уу эсвэл тэр хавч олж ирэх гээд явж явах үед ч юм уу тэр бол ингээд зүгтах боломж бол тэр нь гарч исэн гэж би бодоод байна. За одоо яагаад одоо чухам зүгтаж чадахгүй байсан юм бол магадгүй одоо нөгөө нэг соёлын шок соёл иргэншлийн ялгаанаас болсон юм уу тэр одоо том хотод одоо би төөрөөд ингээд хэцүүднэ гэж бодсон юм уу одоо тэгтэл бол миний бодлоор бол Ван Жижан маш их тийм айцтай бас их сүрдсэн ер нь бол тэр нөгөө сэтгэл судлаачийн хэлээр сэтгэл зүйн одоо дарамтанд орсноосоо болоод тархиа угаалгачихсан юм шиг байна. Ван Жижан Жангмин хоёрын харилцаа бол ерөөсөө тийм мөнгөн дээр тогтсон харилцаа байсан юм шиг байна. Ван Жижан бол Жангминд одоо хитрхи их хөрөнгө оруулалт хийчихсэн гэх юм уу та. Хамаг одоо цаг хугацаа мөнгөө ажиллаа алдсан шүү дээ. Тэгээ цаг хугацаа гэдэг чинь хөрөнгө. Тэгээ мөнгө гэдэг чинь хөрөнгө. Ажил гэдэг чинь хөрөнгө. Тэгэхээр зэрэг одоо хамгал цаг зав бие эрхтнэрээ хүртэл одоо тэр эмэгтэйд нэгэсэндээ хөрөнгө оруулалт хийсэн байна шүү дээ. Иймэрхүү хитрхи их үн цэнээр олдож байгаа хайр дурлалын асуудалд бол ихэнх хүмүүс бол шууд л одоо харилцаагаа таслах сонголтыг хийнэ. Яаж ч бодсон. Ялангуяа одоо 30-аас дээш насныхны хувьд бол шууд л харилцаагаа таслана шүү дээ. Гэхдээ ер нь тэгээд 20-тэй байсан ч гэсэн тэнэгэл биш юм бол ийм их юм зольж яаж болох юм? Тийм биз дээ. Ийм их алдагдлыг бол ухаарсанд ороод таслан зогсоох хэрэгтэй байсан. Энэ хоёр чинь одоо хоёулаа нөгөө хувьцааны бизнес хийж исэн хоёр гэж яриад байгаа шүү дээ. Нэг талаараа бол эн чинь яг л хувьцаатай адилхан баггүй юу? Бага бүх мөнгөөрөө хувьцаа худалдаад авчих юм бол дараа нь одоо хувьцааны ханш унахаар яах юм? Дампуур шүү дээ. Тэрнийхээ оронд одоо тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийчээд ашиг олдгоо маа гэхэд алдагдал багтаа гарах хэрэгтэй шүү дээ. Цаана мөнгөтэй үлдэх хэрэгтэй байхгүй. Бүх мөнгөөрөө дэнчин тавьж болохгүй л гэсэн үг. Тэгэл бол энэ харилцаанд чинь Ван Жижан чинь үнэхээр одоо тийм буруу алхам хийгээд ялгагдал хүлээчихэж байгаа байхгүй. Одоо эцэст ингээд амьдралын харгас эргүүлэхэд орцсон байхгүй. Уг нь бол одоо хятадуудын чинь мөнгө ханзанд ороо хав дараа твтчихдэг гэж ярьдаг үстэй. Тэгээ ямар ч одоо гинэн хүн ер нь тэгээд одоо энэ хэрэгээс хүн юуг ухаарч авч үлдэх ёстой юм бэ гэхлээр зэрэг хайр сэтгэлийн ч бай, одоо нөхөрлөлийн ч бай, тэгээ мөнгөний ч бай, ямарваа нэгэн харилцаанд бол хүн болгоомжтой хандах хэрэгтэй. Энэ нь бол хүнд муу сан гэж байгаа юм биш. Тэгтээ бол аливаа эрсдлээс өөрийгөө одоо хамгаалахын тулд болгоомж сэрэмжтэй байх нь чухал. Ван Жижан бол анхны удаа эх орондоо эрэхтэй л одоо дахиад тийшээ явахгүй байх хэрэгтэй байсан. Яг тэгэхээр тэр чинь нүцгэн шалтан байлгаад гэларуутанд бийж суулаад тэр чинь дарамтлцсан шүү дээ. Тэгээд тэрийг хүн амсчаад тэр алдаагаа дахин давтаад дахиад гүгэд очно гэдэг чинь бол одоо
тархиа оолгочихсон гэх юм уу. Физикийн тэнийг тийм л хүний ажил шүү дээ. Тэрнээс бол одоо жоохон ухаантай хүн байсан бодвол хүний мөн чанарыг нэгэн тал таньчихсан юм чинь тэр хүний ятгалганд бол автахгүй байж болох байсан. За тэгээ яасан бэ гэхлээр зэрэг энэ хэрэг гарснаас хойш бол Сингапурт хүүхдээ дагаж очдог нөгөө сурдаг ээжүүдэд бол маш их хүндрэл гарч ирсэн байна л да. Их газрын хятадаас очиж сурдаг ээжүүдэд урд нь бол ажил олж хийж болдог байсан чинь энэ хэрэг гарснаас хойш бол сурдаг ээжүүд эхний 1 жилдээ бол ажил хийх ирэхгүй болсон. Мөн одоо сурдаг ээжүүдийг маш ихээр ялгуурлан гадуурхдаг болсон. Учир нь болохоор нөгөө янжи чинь амар хялбар мөнгө олохын тулд 60 настай өвгөнтэй одоо гэр бүлээс гадуурх харилцаа тогтоочихсон байсан нь олон нийтэд ил болсон. Нөгөө нэг сурдаг ээж ангмен бас л одоо гэр бүлээс гадуурх харилцаатай байсан ирээ олонний нүднээс нуух зорилгоор одоо нэгэсэнд нутаг орондоо багтахгүй болохоор тэр хоёр чинь Сингапурт ирж байгаа ч гэсэн. Нөгөөдхийг хүчрхийлээ, дарамтлаад бүр бие засах ирэхгүй болгоод хорионд амьдруулад өөрөө бол бас Сингапурт одоо би ямар амьдарч тэгээд мөнгө олох зорилготой ирсэн зэрэг нь бол сармаг үйлдэлүүдээс нь болоод тэгээд ард иргэд бол их газрын хятад иргэдэг бол нийлт одоо маш ихээр ялгуурлаж гадуурхаж үздэг болсон байна. За ингээд суугт маань хамт байсан та нартаа баярлалаа. Лайк, subscribe марталгүй дараад байгаарай манайхан. За баярлалаа баяртай.